нэг 3 я хайвлаа гэсэн юу ч юм. Юу ицх наа? Цаацно. Танаар битэрийг сансноо. Санаагүй юу эсвэл энэ хоёрын чи хайччваа гэж бодож юу. Бит хоёр би сая Монгол яваад нэг 10 хонцоод ирлээ. Тэгээ нэг 2 хоногийн өмнө ирсэн. Ирээд ажил ихтэй завгүй байсан болохоор юун тэр бичлэг мантай. Тэгээ дээрээс нь би Facebook дээр хөрхэн жижигхэн рeel маягийн бичлэгнүүд оруулж байгаа. Instagram дээрээ бас оруулж байгаа. Тэгээ та нар үзхийг хүсэх юм бол миний Instagram руу ороод үзээрэй за. Тэгэд нэг тиймэрхүү байла. Одоо тэгээ бид хоёр хэд хоногоос ордос руу шинэлэх гээд явах болно. Тийм үү? Тийм ээ. 24-нд одоо хэдэн л 12-нд 17-нд шиний нэг юм битэн биш үү лөө. 24-нд шиний юм зү. 14 тийм шүү. 17-нд битэн бицтэй. Тийм л. Тий. Тийм ээ. Тийм багш бах юм. Тэгээ бид тэр явна. Одоо бид тэр хайж чинь нөгөө гэхээр эмнэлэг орох чинь энэ удаагийн влог бид тэрийн зүгээр л нэг өдрийн жижигхэн влог байх болно. Тийм ээ. Эмнэлэг орж яах чаваа гэхээр намайг нөгөө жирэмсэн болч юм уу гэдээсэн та нар. Би жирэмсэн болоогүй байгаа шүү. Болоогүй байгаа. Имчилгээ хийлгэж байгаа. Тэгээд эмчээний тэр эмнэлэг дээрээ бас сар болгон очиж шинжилгээ өгөөд имээ аваад явдаг болохоор одоо яг энэ маань дуусах болцсон. Ер нь бараг дууссан дөө. Тэгэд одоо очиж шинжилгээ өгөөд дахиад имээ авнаа. Тэг өнөөдөр өөрч юу гэлээ? Тийм. Шинжилгээгээ өгчөөд хариугаа хүлээж хаагаараа нэг өр Монгол ихч байгаа. Хоолны газар ажилладаг. Тэгээ тэр ихч айл намайг Монгол явахаас өмнө ирээд сормос хийгээд өгөөч ээ. Ихчт нь гарах цав байдгүй гэж гугаалгаа. Тэгээ тэр ихч дээрээ очиод сормосыг хийж өгчөөд тэгээ буцаж яваад шинжилгээгээ аваад тэгээ өөр юу хийлээ байлаа. Өөр юу хийлээ? Мэдгүй. Өөр тэгээ гадар дотор гоё юм байвал бас жоохон тэний гэж бодож байна. Ямар хаах нь те. Та нар тэгээ влогтойгоо хамт байцгаараа. Тэгээд энэ влог орсны дараа угаасаа цагаан сарын цуврал видео бичлэгнүүд орох болно. Тэгээд гоё аавас гоё ярилцлага энэ төр аваарай гэдээсэн. Яг гоё энэ жилийн цагаан сарыг дэлэндуулаад аавас гоё жижиг ярилцлага энэ төр аваад гоё влог хийнэ. Тэг влогтойгоо хамт байцгаараа. Би нөгөө амар их ярих юмтай болохоор яриад байдаг. Манай хүн ярих юм байдгүй. Баггүй юу ярих. Намайг байх гээд хөвчин гэртэл байсан. Тэ. Гэрээсээ гараагүй. Дээл гэртээ байсан. Болохоор нэг их ярих юм байхгүй ах шиг байна. Тэг надад бол ярих юм бол амар их байгаа. Сонноос нэрээ би энэ шидэ нөгөө миний шүдийг юм болгосон эмнэлэгтэйгээрээ очиж уулзсан. Тэгээ уулзаад энийгээ янзлуулъя гэдгсий чинь миний шүдийг ийм болгож хайсан юм чинь ажилласаа гарцсан гэсэн үү. Тэгээд миний шүдийг янзлахгүй юм шиг үлээ. Тэгэхээр нь би Монголд сормос хийлгүүлдэг шүдний эмчигч дээр очиод тэгээ нэг хідэн ломб энэ төр тавиулаад тэгээд сувгийн эмчилгээнд орох шаардлагатай болсон. Тэгээ сувгийн эмчилгээгээ Монголд орохгүй энчэнэ орсон дээр ахаа гээд энд намайг нэг одоо байх эмчэндээ гинт өвдөж хавлуул яах юм бэ гээд тэгээ би яг энэ хөх хоттой сувгийн эмчилгээнд ороод тэгээ ороосныхаа дараа ордлынхаа шүдэн дээрээ бүрээс хэлэхээр босон. Тэгээ энэ ягаад сувгийн эмчилгээнд орж байгаа юм гэсэн чинь энэ ингээд буйлан дээр ингээд нэг яг энэ хэсэгт нэг юм гарч ирээл арилаад байсан байхгүй юу? Тэгээ би яагаад ийм болж байгаа юм гэдгсий чинь миний энэ далийн авцсан шид агаад энийг авч яг энэ хитрхийг авцсан хэсэг нь нөгөө мэдрэлтэйгээ жоохон ойрхон авцсан юм уу яатсан. Тэгээд нөгөөх нь бүр ингээд удаан жижигтэй жил явцсан үгүй юу? Тэгээ явцаж ингээд яг энэ чиднийхаа дээд талд нөгөө идээлцсэн байна. Буйлныхаа цаадалд идээлцсэн байна гэд тэгээд сувгийн эмчилгээнд ороод орсныхаа дараа бүрээс хэлэхэрэг гэсэн. Тэгээ нэг бүрээс хийнэ гэж яа. Мэдхгүй би одоо сайн мэдхгүй л яна мэддэг хүн байл гой тайлбарлаад өгчөр. Ямар ч нэг юм одоо нэг манай Монголын Instagram-ийн хөрх охтууд идэв штэ. Аим гой шүдтэй жүжигчд дуучид мочид. Тэд нэр ингээ энийхээр ингээд шидүүд 8 гой харагдаад идэв штэ. Тэр ахгүй хоолын үед смайл энтер гэдэг идэгтэй адилхан. Бүрээс нь арай жоохон урт хугацаанд ер нь бол зүгээр юм бэлээ.
Тэгээ би дээдлэгээ ирээдэнд гоё бүрээс хийлгчих юм бол яг гоё боллоо. Хурмаасаа өмнө тийм ээ. Хөрхөн болчихвол. За нэг тиймэрхүү сонио хэлчинтэй байна. Дахиад нэг бас өөр гоё сонио хэлчин байгаа заа юу. Тэрийг та нарт гоё бүх юм нь гоё шийдэгдээд ирснийхаа дараа гоё бусд нь гоё тайлбарлаж хэлье. Тэрээс үдсэж байгаа та нар аль нэг ч юм уу эсвэл найз нөхөд хамаатан саданд аль нэгэнд нь тулгарч байгаа асуудал гэж магадгүй бах. Тэгээ тэрийг яг яаж шийдвэрлсэн бэ гэдгээ та нарт гоё хуваалцсанаа. За тэгээ баяртай эмнэлэг дээр очиод уулзцгаая. За бит хоёр эмнэлэг дээр ирчлээ. Эмчээ хүлээгээд байж гин. Энэ болохоор Хөх хотод байгаа Бээжингийн харьяа уушигны эмнэлэг. Монголчууд бараг байхгүй бэ? Бараг гэж монголчууд байхгүй байгаагаас би л байна. Бос нь бүгдээрээ хятад хүмүүс байлээ. Тэгэд яагаад уушигны эмнэлэгд үзүүлж байгаа вэ гэхээр та нар нөгөө намайг тамиг татаад, веб татаад гэдээсэн. Вебнес болж миний уушиг өвдөөгүй шүү. Миний хатгаан маань хүндрээд бүр нэлээд хүнд шатад орсон байсан. Тэгээд 11 сараас хойш би энд эмчилгээ хийлгэж байгаа уушигны эмчилгээ. Тэгээд нэлээд удаан эмчилгээтэй явна. Сар болгон ирж имээ аваад. Тэгээд сар болгон ирж имээ авахдаа шээсний шинжилгээ цусны шинжилгээ хоёроос давхар өгдөг. Тэгээд дархлаагаа сайн дэмжихгүй бол тэгээд уушиг чинь тэгээд дүлээр ихтэй юм болохоор ингээл хүндрээл амар юм болт юм байлээ шүү манайхаа. Тэгээ нэг тиймэрхүү байна да. Одоо юу ч гэсэн имээ үзүүлээд тэгээд бас уушигны рентгений зургийг бас харуулна. Авахулна. Өөр байлаа. Өөрчдөө. Тэгээ ямартай ч нэг тийм хатгаа биш. Би өмнөх нэг бичлэг дээр өмнө нэг оруулж ирсэн Хөх хотод ирж амьдралаа гэдэг бичлэг дээр хатгаатай ирсэн гэдгсэн штэ. Тэгээд хатгаа маань хүндрээд би Хөх хотод яг ирсэн байхгүй. Тэгээ эмчлүүлсэн. Тэг надаа ямар ч юм нөгөө дархлааны систем дархлаа тогтоогүй ямар ч дархлааг болцсон байсан. Тэгээ олон нийтийн газар явж агаад одоо нян гэх юм уу бактери гэх юм уу агаар туслын бактери аваад тэгээд тэр бактери маань уушгин дээр минь очиж наалтаад тэгээд наалтахдаа гадна талдаа биш яг нөгөө хавирганыхаа тийм дотор талдаа наалтаж таарад тэгээд ямар ч надад нөгөө шинж тэмдэг илэрхгүй байсан. Тэгсэж нь миний уушгийг цоолцсон байсан. Тэгээд одоо эмчилгээ хийлгэж байна да. Уушиг маань цаарсан. Тэгээ инээж ярих юм уу, уйлж ярих юм уу, яахаж ярих хэвчтэй. Тэгээ би 11 сараас хойш огт алкогол хэрэглээгүй. Бас вебнес гараад одоо хоёулангаас нь гараад одоо бараг 3 сар болж байна. Тэгээд веб татдаг хүн байх юм бол веб ерөн гэтээ биеинд муу. Тэгээд дэлхийд дахнаар угаасаа ямар өвчин илэрдэг гэдг нь ямар ч нотлогдоогүй байгаа. Гэхдээ хамгийн тод ил гарч ирдэг нь бронхит гэдэг өвчин бол веб үүсгэж юм байлээ шүү. Одоо веб татдаг хүмүүст илэрдэг нэг шинжин гэх юм бол зүгээр ээжгаад ингээд амьсгаар ингээд давхцаад байх ч юм уу, амьсгаа авч чадахгүй ч юм уу, эсвэл зүрхэн өнгийн хүчтэй цохлох ч юм уу, тиймэрхүү шинж тэмдгүүд ер нь илэрдэг. Удаан татсан хүмүүст энэ болохоор яг вебнес үүсэлтэй бронхит гэдэг өвчний эхлэл гэж хүмүүс эмчнэр тайлбарлаж илээ шүү манайхаа. Тэгээ вебнес бүгдээрээ гараарай, болцоогоорой.
Чэжнийхаа зургийг сая даруулчлаа. Тэгээд энэ мэдрэмж амар сонирн мэдрэмж заяа. Ингээд нэг юм дугуй юм дотор ингээ хагалганд орчих байгаа юм шиг ингээл ороод буцаж гаргаж ирээл, буцаж ороод тэгэл яг толгоон дээр ингээ тэр нэг дуу нэг дардаг нөгөө гэрлэнийх нь юм сэнс шиг юм ингээд эргээд идэг. Тэ нэг юм яхааргүй яг энэ дотор хүн орж үзгэл юм бол би ирүүл байгаа болоо би муудсан болов гэж яхааргүй бодогдмаар бүр амар эвгүй мэдрэмж. Тэг ямар ч гэсэн Чэжнийхаа зургийг авахулчлаа. Тэгээд хариу өдөрхөн тишээ гарна. Тэгээд битээр одоо явж нөгөө ихч рүү ихчийн гэрлөө очиж сормос нь хийчээд тэгээд ирнэ. Зөв. Тэгээд засар гараад битээр юм мэднэ. Тэгээд юм мэдэхгүй бол тураалтаа орж онлаа. Чи өөр орохгүй юм хараа. Ороод ирлээ. Мөө. Нөгөө айлтаа ороод ирлээ манайхаа. Одоо яв сормосаа хийцгээе. Эхэлсэн үү. За би эргээд ирлээ. Сормосоо хийчлээ. Тэгээд нөгөө Монгол хот гээд нөгөө Монгол хоолн дээр одоо Монголоос нөгөө бараа бүтээгдэхүүн авчирж ээж зардаг тийм нэг хэсэг дэлгүүр идэг байхгүй. Тэрэн дотор бас Монгол нөгөө бидний иддэг бууз, хуушуур, цовын баяртай цай, борцтой гурилтай шүлмэл гэх хоолны газрууд байдیں۔ Тэр газарт хоолны газар ажилладаг нэг ихчээ сая өнөөдөр сормос хийлгэсэн байхгүй юу. Тэгээ сормосыг хийж дуусгачаад бит хоёр эмнэлэг дээрээ хүрээд ирлээ. Тэгээ сая эмчтэйгээ уулзаад цусны шинжилгээ, шийсний шинжилгээнийхэн хариуг харуулсан. Тэгээ ерөнхийдөө бол зүгээр байна гэж юм. Гэтэ нэг юм нь шийсний хүчлэн арай их байна гинэ. Тэгээ одоо ийм бичиж өгнө. Тэгээ манай энэ нэмч энэ дотор бас нэг хүн амар хүнд өвдсөн байгаа юм шиг байна. Яраад орчлоо. Тэгээ одоо миний нөгөө юуны уушигны зургийг хараад тэгээд эргэж гарч ирээ бит хоёртой уулзсан. Тэгээ бид тэр дуусгачаад тэр Монгол хот руу харин явж бичлэг хийгээд тэгээ гоё тэнд Монгол хоол идэх гэсэн чи хөвчөн яахан би гэрте хоол байдаг гинэ. Тэг яах вэ? Гэрте хоол байдаг юм. Яахан мэдхгүй гинэ. Би бол гоё тэнд гоё Монгол хоол идэж байна. Тайлт жоох ингээ бичлэг ингээ та нарт гоё сонь сайтай юм харуулангаа тэр хоолны газруудыг харуулаад давхар ингээ гоё хоол идчихмээр байгаа байхгүй юу? Тэгсээ чи хөвчин гэрте ярьж хоол идэх гинэ. За тэгээ нэг тиймэрхүү байна да. Тэгээ яг яах нь мэддэхгүй. Тэгээ энэ угаасаа энэ влог зүгээр л нэг юм ингээл нэг жижигхэн влог байна байх. Та нар битэрийг сансан бич магадгүй гэж одоо битэр бичлэгээс юм аа. Яаж бариад байгаа юм бэ хараа. Тэгээ нэг тиймэрхүү байна. Тэгээ хэд оногоос угаасаа гоё гэрлүү гарах юм чи тийм ээ манайхаа. Тийм бистэй. Өөр юу ярих вэ? Би нэрээ ингэж бодсон. Ингээд одоо влог дээрээ дараагийн бичлэг энэ дээр ер нь яг би яг байдгаараа л ууг нь ч бол дандаа байдгаараа л байдаг л та. Гэтэ яхааргүй камер ингээд асан готл ингээд жоох ингээд бие барих ч юм уу тиймэрхүү юм ингээд анзаардаг байхгүй юу. Тийм болохоор одоо би тэгж бие барихгүй. Тэгээд айгүй муухай үгээр намайг ингээд орж ирж хувь чат мат руу орж ирж хараж мараадаг болохоор ер нь жоохон хэлэх үгээ ингээд бодоод ингээд яад юу гэдэг лээ хийх үгээ ингээд барьцдаг байсан. Одоо болохоор тийхгүй би яг байдгаараа хэлийг юу сайхан хэлээд явна. Тэггүй бол камер асангууд л ингээд үгээ ингээд цэгнээд ахаар ингээд намайг ингээд дотроос минь ингээд өөрийнхөө байж чадахгүй идээд гэх юм уу. Өөрийнхөө байж чадахгүй жоохон тухгуудаад тисэн. Одоо тийхгүй зөө. Одоо би зүгээр яг өөрийнхөө байдгаараа байна. Тэгээд хараахан сайхан хараавал хараагаарай. Надаа хамаагүй юу ч наалтах байсан. Таминэ. За нэг сайхан илэг батлал юм л л өөр одоо юу ярих вэ? Өөр одоо юу ярьцгаах вэ? Чи юу чаа? Юу чийггүй. Яачихгүй. Сая эмээ авчлаа. Тэгээд бас цэжнийхаа зургийг бас эмчтэй харуулсан. Ер нь эдгэрж гинэ. Тэгээ одоо дахиад хэдэн сар эмээ очвол тэгэл эрүүл алхан даа. Тэгээ би наашаар ийм бодож байна. Сая би хөвчөнд хилээжсэн. Жилдээ ядаж нэг удаа нөгөө бүр ингээд толгооноос хөлний үзүүр хүртэл ингээд шинжилгээ авдсан штэ.
эрдсийн шинжилгээ, яс нь ямар хуу байгааг тэгэл хавдар байна уу мэн үү тарих марих гэл бүх юмыг үзэж хардаг. Тим шинжилгээг ер нь жилдээ нэг удаа өгж ивэл зүгээр юм байна гэд би хөвчөнтэй яриа ярьж байна. Аа. Тэгэхгүй ингээд залуу хүн байна. Залуу хүн чинь ингээд дүлий домбоо царайлаа л ингээд нэг хин тэгээ ялангуяа эрэгтэй хүн ялангуяа тоодгүй эмэгтэй хүн чахаа нөө өвдөөд ирэн гол нэг өөрсдийнс нэг зүм совин эмэгтэй хүн дэдэн штэ. Өвдөхгүй байсан ч гэсэн за яг энэ болохоо байж ах шиг байна да гэж мэддэг. Би яг өөрийгөө яг өвдөхгүй байсан мөртлөө нэг юм зүв совин надаа нэг мэдрэгдээдсэн. Тэгээ очоо үзүүлсэ чи яг ингээд өвдсөн байсан байхгүй юу? Тэгээ эмэгтэй хүн яг тэр тал дээр гайгүй. Эрэгтэй хүмүүс чи харин нөгөө нэг эсэргээрээ ийм хайнг гэдэг юм уу? Юуг мэр чин те. Аа. Тийм байдаг болохоор ер нь бол ингээд жилдээ нэг удаа ингээд бүтэн бие онцлохоо тэгээд эрдсийн шинжилгээ эрдэс дутагдж гин үү энэ төр гэдгээ бүх юмаа яагаад тархлаа унживэл тархлаагаа сэргээх ёстой юм энэ бүгднийг ингээд урьдчилаад болно үзүүлж харуулж ивэл дараа нь ингэж өвдөхгүй амраахгүй юу? Өвдөж ингэж өөртөөгөө ингэж зовоохгүй тийм үү хараа? Тийм ээ. Тэгээд ингээд нэг хүн өвдөж нэг гэр бүлийн ингээд нэг нь ингээд өвдөчхөр бус нь ингээд дагаад ингээд сэтгэлээр жоохон унчих гад идэв шít нэг юм аюу хэцүү. Гэтэ миний иргэн төрний хүмүүс сэтгэлээр унаагүй л те. Аа. Өөр өстэй биш юм байна. Тий. Миний иргэн төрний хүмүүс сэтгэлээр унаагүй. Ер нь л аюу дэжгүй байсан. Би ч тэгээ цоглог юм болохоор адилхан цоглогдсон гараа тэгэл гараа ивчлаа дөө. Чанаа гацгаа хайж манай нэг болчихсон. Яам гоё. Ваана. Мөнгө авах юм. Энэ атан. Ийм гоё юм байна манайха. Хямхан байна. Чиг удаа шалтаа. Ийм гоё юм байна шүү манайха. Зөндөө гоё монгол юм байна. Энийг хаална азар. Машин чи би нүгэж байгаа таараа. Манай их байгаа. Би тэр их юм авах гэдэг шүү. Энэ багтаж. Энэ их дотор зөвийн багтаж шууд задлаад байгаа. Тэр юутай. Хоолой захиас ижээ хөвчөө өнгөлээд байна. Юу гэж өглөж ийнэ гэхээр ямар тэнийг хүмгүү газар явж захиалт юм ахаалт аягааны юм тийм гээл өглөөл. Тэгээ сайн намайг хоолой захиалж байхад өөрөө надаа юм хэлээгүй юм асуугаад хахад чи юм догорохгүй байгаадсан бич гэж. Алтай хоолой харагдахгүй байна. Тэгсэж одоо болохоор юу нэрээ даа. Аа. 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 Хоёлаа сайхан сүдэ цай уугаад. Хөвчингийн хоол гараад ирлээ. Их цантай юм би чи яасан. Они улам ханам хараад. Миний банштай пүнтүүдтэй шул. Юу халаар юм. Аа. Хаан юм шүү. Хаан харин. Халаар гэдэг юм. Аа. Тийм үү?
яа таанд гэдэг юм штэ. Снаас халэр гэсэн үг хоёр нэртэй. Мэд. Им цагаан эдэнүүд байна. Ааруулнууд байна. Хинарда. Холбооцсон байна. Энэ зураг хормын зураг дардаг газар юм уу? Нөгөө чи ярьсан нөгөө юу штэ. Им хөөрхөн юмнууд байна шүү. Йой. За иймэрхүү юм байна. Дотороо орохороо айгуу дэжгүү хөөрхөн юмнуудтай юм байна. Та нар гоё энэ дотор орж ирээд үзээрэй зээ юу. Орж ирээд гоё юмнууд үзээрэй зээ юу. Орчин нэг иймэрхүү. Энэ ингээд Монгол хот гэд ингээд бичсэн байгаа цэнхрээр. Тэгээ би зургийг ингээ оруулчих за. Аюу гоё юм байна. Тэгэд түрүүний бит хоёрын хорсон хоолны газар баруун талаасаа хоёр дахь хоолны газар нээсэн шүү за. Тийшээ бити ороорой бит хоёрын орсон руу. Баруун талаасаа хамгийн ихнийх арай жоохон том тэгээд ширээн дээр нь ингээд нөгөө орж ирж байгаа хүн болгонд ингээд борцог үнгүү өгж байгаа тийм хоолны газар байгаа. За тийшээ ороорой тэднийхээ арай гоё юм байна. Сая бит дээр хоолоо эзснийхаа дараа тийшээ ордог байж дээ гэж одоо яриа ижилаа. Ийшээ хаашаа явах вэ? Ийшээ одоо гэлөө гарна. Чи ийшээгээ суuna гэдэг шүү дээ. Цаашаа явах. Тийшээ Бээжин рүү явах чинь. Хаан Бээжин зам. Тэнд байгаа. Метро хаан Бээжин рүү явах. Бээжин рүү юмар. Одоо манай гэр харагдана. Ингээд метро мон байна. Ингээд дэши гараад манай байр байгаа. Би зааж үгүй за. За гот хөөх юм байна. Дэлгүүр ороод л өгч байгаа. Зайд гэж яаныг төөрүүл заав. Манай гэр тэр өндөр харагдаж байна. Нохоо явж байна. Гадаач өстой янзын сайхан гоё байна да. Тэмээрэ. Тийм байх уу? Гоё юм. Энэ ингээ хөхөтийн манайхаар бол Сүхбаатарын талбай гэсэн үг энэ бол хөхөтийн төв талбай байна. Хөхөтийн төв талбай нь яг урт талын тэр өндөр барилга бол манай гэрээ. Манай хамгийн дээд талд нь 36 давхурт байгаа. Yes. Гайхалч. Хүчин намайг шалгах нэгдэх. Би чамд гайхалч байна. Манай тим Би чамд юу гайхалж байгаа гэж хэлэх үү? Би ингээд үзэгчтэйгээ ингээ гоё буу халдаг байхгүй гэдгийг гайхалж байгаа. Тэ чи буу алж чадахгүй. яагаад? Яг чиний зарим яриг манай үзэгчд ойлгодог биш. Чамайг манай үзэгчд чиний зарим яриг ойлгохгүй байхаа гэж одоо би бол голд нь орчуулга хийж өгдیں۔ Тэгж байгаа би загнуулчдаг үзэгчдтэй өөрөө. Намайг загинчдیں۔ Мэдгүй. Хөвчин яриасангүй, ингэсэнгөө, тэгсэнгөө. Станерэ. Азастанерэ, мухааштай марштай гэж бигээд. Би бол хөвчин таадын дунд одоо хилмэрч гэх юм уу? Олон зарим өгүүдийг ингээд засч өгөөд хэлэхгүй даа. тэгэл зарим үг мөгийг ингээд засч өгөөд тэгээ тэр маань ингээд бичлэгээ эдитлж хахад эдитийн цаагаар орчдөг байхгүй юу? Тэгж яхад намайг загнаал идэг таад. Муха ааштай зааштай гээл загнаж магнаал. Тэ мэ? Яг яс юмн дээр эрэгтэй хүн эмэгтэй хүний аашаа хөдлөхгүй бол эмэгтэй хүн хэр баргийн тэгээ байнга уурлаад байхгүй шүү дээ. Үнэн байхгүй юу?
Тийм хариулаараа хараа. Тийм байх оо. Овоо босгоогоо шаацгаа юунд суух юм бэ? Ер нь тэ миний Тийм байх оо. миний аашиг миний уурыг хөвчөн л байн хүргэдэг. Чүүд амьсгалсан ч буруу шүү дээ. Миний аашиг хөвчөн хүргээд идэг байхгүй юу? Би ч бол наашлахгүй үедээ ингээл амар хөөрхөн ааштай. Охин байгаа ууг нь аашлцгаараа яг ингээ хөмсгөө ингээ зангидаад ингээс очит. Тэр ер нь яг нөгөө эрэгтэй хүн болгонд байдаг зан юм шиг байгаад байгаа. Нүдэн дээр нь байгаа юмыг харахгүй. Хараа тийм юм хаана ийм хаана гэд. Үгүй чи нүдэнэгээ даавархаа хартаа хэр үгүй байхгүй байх гэд. Үгүй чи наадах руугаа хардаа хэр үгүй байхгүй чи ирээ хайгаад өгдөө. Яг ингэдэг. Тэгээ би бүр сүлдө гоё арга сураад юм тгийж асуухаар нь барыг юм дуурхаа байсан шүү дээ. Тэг юу ч дуурахгүй гүлгээс очихаар чи бүр сүлдө юм ярихаа болчлоо тэгээ намайг. Тэгэл ор хөргөд юм да. Тэгэж л ер нь ор хөргөд юм да. Тэгээд дахиад нэг ор хөргөдөг юм. Нэг юм хийлгүүлэх гэж нэг юмыг талын нэг тарааж муухай олгож хайдаг. Тэгээ араас нь би өөрөө тэрийг цэвэрлэж авах гэж бас гизүү. Тэгээ нэг бол юм хийлэхгүй зүгээр урдуур нь ороод хамаг юма хийчих гэхээр бас жоохон даварчин. Тийм болохоор яаж хийж байгаа муухай байсан ч гэсэн тэрийг нь төвчээд юм хийлгүүлчихгүй л болохгүй. Заагаад идэм да. За битэрч барыг гэрлэгөө орлоо дөө. Тэгээ ингээл гэрлэгөө яваад орчихно. Тэгээ гэртээ ороод бичлэгээ дуусгая да. Чи намайг шиг чи юунд явуулаад байгаа? Яад яолч. За энэ өрөө бичлэгээ дуусгая дөө. Хөвчин намайг загнаад энэ бичлэгээ дуусгах гэдэг. Худлаа ирсэн юм ба. Зэрэг хуурлын харсан уу? Юу гэж хариулмаар. За юм худалч шуунахаа итгэжүүлэхгүй за юм. Худлаа. Лефтэнд ороод ирсэн. За тэгээ бичлэгээ дуусгая. Одоо энэ бичлэгээ шууд эдитлээд орой орно. Орой тавья. Тэг баяртай. Удахгүй цагаан сарын влог бичлэгээрээ аман дээр юу алдсан юм биш. Цагаан сарын бичлэгээрээ уулзъя. Баяртай. Хэлэхгүй маяра. Баяртай. Гоё хэл. Баяртай. Зөв. Баяртай.